За ингээд бидний амьдралд хэмэл оюун орж ирсэн ч гэсэн их сургуулиуд яагаад өөрчлөгдөхгүй байгаа вэ? Сүүлийн хэдэн жил бид хэмэл оюуны 90 үе гэж маш ихээр ярьж байгаа хүн болов л те. ChatGPT, Copilot, хэмэл оюуны AI төтөрлүүд гэдээ бүгд бэлэн байгаа. Гэхдээ нэг сонирхолтой асуулт байна. Их сургуулийн хичээл яг үнэндээ хэрхэн өөрчлөгдсөн бэ? За тэгэхээр өнөөдрийн видеонд бид нар яагаад их сургууль лекцээс алж чадахгүй байгаа вэ? Яагаад оюутнууд шалгалтын төлөө сурсаар байгаа вэ? Бас хэмэл оюуны 90 тохирох бодис шийдэл нь яг юу юм бэ гэдгийг бүгдээр ярилцгаална. Нэг зүйлийг шуутхан хэлэхэд өнөөдөр оюутан мэдэхгүй зүйлээ асуухын тулд багш хүлээхэ болсон байгаа. Шууд гар утсаа гаргаад ChatGPT ч юм уу ийм аппликейшнуудаар өөрийнхөө мэдэхгүй зүйлийг өөрийнхөө ойлгохыг хүссэн төвшөнтэй задлуулж чаддаг болсон. Одоо жишээ нь юу гэдэг те. Би бол 5 дугаар анги өгч надад энийг тайлбарлах гэдэг ч юм уу те. Би бол оюутан шүү. Би бол тэдэн насны тийм хүн шүү. Надад үүнийг тайлбарлах гэдэг ч юм уу те. Ингээд хийчихэж байгаа. Гэтэл анги дахин дээр юу болж байгаа вэ? Багш урдан зогсоод ярьж байдаг, оюутнууд доорн сууж байдаг. Асуулт асуух нь цөөхөн, оролцоо бүр цөөн байдаг, бүр багасаад байдаг. Өөрөөр хэлбэл технологи 21-р зуунд ирчихсэн багт харин сургалтын загвар маань 20-р зуунд үлдчихсэн мэт байгаа юм. За тэгэхээр их сургууль багтж байгаа хүмүүст энэ жоохон тухгүй санагдаж магадгүй л дээ. Гэхдээ та дуустал үтсэх юм бол учир шалтгааныг нь ойлгоод гаргалгаатай болно шүү, маш гоё. За тэгэхээр гадаад болон дотоод их сургуулиудын дийлэн хичээл нь лекц хэлбэртэй байдаг. Ялангуяа ерөнхий эрдэнэ хичээлүүд баг бүгдээ ингэж явдаг. Коронагийн дараа нэг зүйл их тодорхой болсон. Тэр нь юу гэхээр оюутнууд онлайнаас залхсан биш харин утгагүй хичээлээс залхсан байгаа. Ерөнхийдөө өөрсдөөс нь асуувал бүгд гэж хэлж байгаа. За тэгэхээр тэдгээр оюутнууд маань лекцийн танхим цогтой зүгээр сонсож явах ерөөс үүсдэггүй. Харин оролцож болох бодох, маргах өөрийнхөө оролцоог мэдрэхийг хүсэж байдаг. Гэвч одоо байгаа ихэнх дээд сургуулиуд энэ хүлээлтийг нь хангаж чаддгүй. Ерөнхийдөө лекц ордог, тэгээд багаар ажилладаг. Багаар ажиллахаар бүгд зугтдаг. Яагаад гэвэл багийнх нь нэг хүүхэд оролцохгүй нөгөөтг нь өмнөөс нь хийх болдог. Тэгээд багаар ажиллаж чаддгүй хоорондоо бутраад нэг нь бусдын өмнөөс хийх дүн авах бад нэг сонин заварсан болдог байхгүй. За тэгэхээр лекц бол хурдан байдаг. Нэг семестрт их зүйлийг амжуулж болдог. Гэхдээ нэг ноцтой асуудалтай. Оюутан идэвхтэй сурагч биш харин мэдээлэл хүлээн авахч хэвээрэл үлдээдэг. Үүний үр дагавар нь маш тод харагддаг. За тэгэхээр оюутнуудын ихэнх нь асуулт асууж, юмаа ойлгох гэж орж ирдэггүй. Ихэнх нь зүгээр шалгалтанд унахгүй тул асуугдаад байгаа байхгүй юу? Айгуу сонир. Энэ тэгээд тэд нар юу гэдэг вөхөр энэ материал ч одоо шалгалтанд орно үсттэй. Энийг чэйжлэхэд хангалттай юм. Яг ийм бодлого орж ирэх үү гэдэг ч юм те. Ийм асуулт оюутнууд байгаа. Эдгээр асуултуудын цаана нэг сэтгэлгээ байгаа дааз. Энэ болохоор сурах биш харин зүгээр л энэ шалгалт, энэ давааг давах, энэ семестрийг давах гэсэн сэтгэлгээ байгаа байхгүй. Энэ бол ганцхан ихтэй сургуулиудын асуудал биш юм аа. Бүтэн цогцоор нь харах зүйл байгаа. Канада улсын Торонто их сургуулийн судалгаа гарсан байл да. Тэрэн дээр лекц давмгай хичээлээр оюутны оролцоо хамгийн бага байдаг нь тогтогдсон байгаа байхгүй. Гэтэл яг энэ суулдлыг нь хэмэл оюухан бүр тодруулаад өгчөж байгаа тий. Учир нь өнөөдөр мэдлэг бол хомс биш харин мэдлэгийг яаж ашиглах вэ гэдэг зүйл маш ихээр хомсцсон ховор байгаа байхгүй юу. Оюутан одоо хүсэл юм бол хэмэл оюуны тусламжтайгаар ямар ч ойлголтыг өөрийн төвшөнтөө тааруулаад ойлгож сурч чадж байгаа. Тэгэхээр багшийн гол үнц нь мэдээлэл дамжуулахад биш харин оюутны сурсан зүйл амьдрал дээр яаж ажиллах вэ гэдгийг харуулахад оршиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ жоохон эсрэгээрээ одоо манад болчиход байгаа байхгүй юу. Ер нь энэ өөрчлөлтийг цогцоор нь хийж одоо боловсролтой шингээхгүй бол зүгээр л бид нар ингээд хуучин системээрээ хүмүүсийг сургаад яваад бол бас хэцүү ээ. За ингээд та түрхэн зураг хаснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол задлан цэгийн минь сайт байна. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм 4 төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube-оор YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр ивэл маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн 2 дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ 4 бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За удаа хичээл нь бол thumbnail master class байгаа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн программбүр маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоод хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж хүмүүс таны видео үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлж, дууныхаа хэмнэлт харуулсан өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анх шатны хүмүүс зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ 4 хичээлийг задлан цэгийн минь сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үнэн хямдарсан байгаа шүү. За одоо та ингээд контент өргөжлөлөөр үзээрэй. Хүний нөөцөр авъя те. Хувийн хвшлийн компаниуд бол сайн чэйжлдэг хүнийг ажилд авдаг. Харин асуудалтай нүр тулаад гарцооч чаддаг хүнийг ажилд авдаг. Тийм хүнийг хайж идэг. Тэгэхээр эндээс их сургуулиудын өмнө нэг тод асуулт гарч байгаа. Тэр нь юу гэхээр бид оюутнуудыг юунд бэлдээд байгаа юм бэ те? Их сургуулиудын институт энийг өөрсдөөс асуух хэрэгтэй байгаа. Энэ асуултанд одоо лекц хэлбэрээр ордог хичээл дангаараа хариулж чадахгүй. Тиймээс сүүлийн жилүүдэд өөр нэг сургуулийн лог анхаарал маш их татаад байгаа. Тэр нь юу гэхээр эхлээд мэдлийг өгдөг биш, асуудлыг өгдөг. Аюу сонирн боц. Чи энийг сур гэхгүйгээр шууд асуудлыг ингээд оюутнууд өгчнө. Ер нь багш нар болохоор за ийм томьёо ийм бодлого шүү гэж заахын оронд эхлээд асуудлыг яаж шийдэх вэ гэж
асууад оюутнуудаас. Оюутнууд мэдээж тэрийг мэдэхгүй, алдан, марган, туршин мэдэхгүй мөрдөр нүрдэрч байгаа юм чинь тий. Тэгэхээр мэдлийг зориг болгож хуурахгүйгээр асуудлыг шийдэл болгож хуурах гэдэг. Тэгэхээр ингэж сурсан мэдлэг чэйжэнд бас хүний сэтгэлгээнд одоо mass memory гэдэг шиг тэгж үлдэх гэдэг. Бүр 1960-ад онд Канадын McMaster University энэ зарчмыг амгаагийн сургалтанд ашиглаж гисэн байх юм жишээ байгаа шүү. Тэр нь яасан гэхээр эмч болох оюутнуудыг ном чэйжлэхээс илүү бодит өвчтний кейс өгөөд шийдлийг хайлгасан байгаа. Үр дүн нь маш энгийн байсан. Төгсөж байгаа хүмүүс нь бодит нөхцөлд илүү хурдан дасан зохицож чаддаг болсон байгаа. Өнөөдөр энэ логик амгаах тус харин бүх салбарт ер нь тохироод байгаа. Тэгэхээр зарим гадаадын их сургуулиуд энэ жишээг хэрэглэсэн байна л да. Тэгэхээр их сургуулиуд ингээд үтсэн байгаа. Хамгийн өндөр үнэлгээ авсан хичээлүүд юу байна гэсэн чинь лекц багтай. Харин эсвэргээрээ оюутнуудын оролцоо ихтэй хичээлүүд хамгийн өндөр үнэлгээ авсан байгаа байхгүй юу? Оюутнууд хичээл дээрээ энэ юунд хэрэгтэй вэ гэж асуугаа болоод харин үүнийг би хаана яаж ашиглаж болох вэ гэж бодож эхэлснээс энэ шийдэл нь зөв болж эхэлж байгаа. Тэгэхээр ялгаа аваад би энэ шалгалтыг давхамдуулаад энэ хичээлийг үзэхгүй харин би энэ хичээлийг хаана өөртөө яаж ашиглах вэ гэдгээр ботхоор хоёр өөр логик яваад байгаа зү. Дээр ирсэн ихний логикоос. Тэгэхээр энэ бол асар том ялгаа шүү. Их сургуулиудын боловсрол алгуурхан боловч одоо чиглэлээ ерөнхийдөө дэлхийд дахинд өөрчлөөд байна. Өөр дэшээ яваад байна. Ерөнхий мэдлэгээс илүү хувь хүний чадвар руу, шалгалт авахаас илүү хүмүүсийн хэрэглээ рүү шилжээд байна. Лекц орохоос илүү бодитор хүмүүсийг оролцуулдаг ийм сэдв рүү яваад байна. Тэгэхээр химэл оюухны энэ эргэн үедэд мэдлэг бол давуу тал биш болоод байгаа шүү. Харин мэдлэгийг ашиглах чадвар жинхэнэ үн цэнийг дагуулж байгаа. Хэрвээ их сургуулиуд энэ бодит байдлыг анзаарахгүй удах юм бол ирээдүйд болж байгаа энэ химэл оюухны баавч гэдэг энэ олон технологийн шийдэл донд хоцрогдох гээд байна. Эндээс хоцорч болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг таамаглаж ярьж байгаа зүйл биш. Яг одоо өрнөж байгаа процессыг хэлээд байгаа. Тэгэхээр одоо нэг хамгийн энгийн асуулт гарч ирж байгаа. Их сургууль чамайг шалгалтанд бэлтгэв эсвэл амьдрал бэлтгэв гэсэн асуулт байгаа. Та багш вэ, оюутан байна уу? Ер нь алинд нь байх ёстой гэж бодож байгаа. Сэтгэлдээ одоо коммент хэсэг заавал бичээрэй. Сая ярьсан сэдвүүдэд та санал нийлэхгүй ч гэж болно. Ямар ч гэсэн сэтгэлдээ зөв буруу өөрийн бодож байгаа бичээрэй. Тэгээ бүгдээрээ уншицгаая л да. За тэгээд манай сүв subscribe дараарай. Яг тэгвэл дараагийн удаа тун сонирхолтой сэдвээр бас ярилцсан шүү. Баяртай. YouTube задлан ном хязгаарлагдмал тоогоор дахин хэвлэгдлээ. Яг одоо та Popculture зэгийн сайтаас захиалаад үнэгүй хөрвүүлээд аваарай. Дахин хэвлэгдэхгүй бол цөөн тоогоор гарсан байгаа.